Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За AK02 кодын заавар маань програмчлалд ороод ингээд цахим хэлбэрт шилжсэн байгаа. За тэрийг та бүхэндээ хэрхэн яаж кодлдог баталгаар харуулъя. За манай HTML заавар маань энэ 7 хэсгээс бүрддэг. 1-р хэсэг нь болохоор хаягийн хэсэг байгаа. За 2-р хэсэг нь бол цагуур, за 3-р бол ярьчихсан ашиг үзүүлэлт. За нэгээс management ажлын бүлгүүд байгаа. За хүртний чиг гэдэг тийм автомат чиг, өрмөр одог чиг, за зарцаа байна. За мэрэгч байна тий. За тийм болон манай дээр ингээ автоматжуулаад кодын заавар маань програмчид орсон гэсэн үг. За одоо энэ 1-р хэсэг буюу энэ хаягийн мэдээ яаж бодлыг харуулъя. За жишээ нь 100 модыг аваад үзье тий. За 100 модын маань нэг гэсэн нэг 100 мод сонгож шууд гарч ирж байна. Тэгээ 44 200. За тэгээ хэдэн сарын хурдлан тий. За 5 сар, за 1 юм уу 2 дугаар авах, 3 дугаар авах юм уу тий. За 3 дугаар авах. За энэ нэг бол гараар оруулж өгнө. 26, 56, 27, 29, 21, 29, 30 гэж явах юм. За 26. За одоо 2 дугаар хэсэг буюу цагуурын хавц бодлож үзье. За салхин хэдүүлээ хийдэг. За 15 гэж таарч үзчихлээ. За 15 бол 10 м цэнгүүдээс дээш салхисан байна. Хоногийн тоогоо заавал өгөөрэй гэж гараад байна. За би хоногийн тоогоо гэжтэй 2 төсөлсөн юм бол хоногийн тоогоо мэд зүг байна гэж гараад. За нарын дундаж температураар кодлж үзье. За хасах юм уу? Хасах бол хасаа ийм бол нэмэх гээд энэ дээрээ дарчгаа температур ингээд солигдох байгаа байхгүй. За одоо нэмэхтэй гэж үзье. За нэмэхтэй 2.1 гаач тийм үү. Тэгээд аваад үзчихье. За энэ дээр болохоор хамгийн их температур нь 2.6 ч гэх юм. За зүгээр бид нар ингээд амбараад ингээд кодлж тэгтээ манай хүмүүс. За тэгээд одоо хит ч хийдیں۔ Тий. За одоо ингээд амдуурлаа ингээд 10 гэж шийдвэрлүүлэн яаж нү. Температур хооронд хавралт одоо маш сайн хянаж засварлаж өгдөг учраас одоо ийм амдуурсан эндүрсэн юу зарах одоо тийм арилж байна гэж үзнэ. За одоо жишээлх юм бол 30 гэдэг бодлоо тий. За 30.4 ч гэдэг юм уу. За энэ тэгэхээр яаж гэнэ үү? Учраас дээш давсан байгаа ми чи хоногийн тоогоо заавал өгөх. За 2 ч юм уу одоо 1 ч гэдэг юм уу тий. Тэгээ өгч. За энэ маань болохоор хаарын дундаж температур маань 3 оронгоор кодлогдож явдаг. За тэгээ бусад максимал юм бол 2 оронгоор кодлогдож явдаг. За гэтэл энэ програмд маань тэмдэг дээрээ битсэн яг байдлаараа одоо 10 оронгоор кодлоод өгөх юм бол доороо ингээ бүхэлдгээ даваад явдаг байгаа шүү. За ингээ төвшүүлээд тэгэхээр энэ дээрээ тэмдэг дээр үүсгэсэн бэ тэрийгээ шууд кодлож явна гэсэн үг. Тэгэхээр бид нар нөгөө төвшүүлэх чанар дээр бас алтхаа болчихж байгаа гэсэн үг шүү. За давхар. За одоо хамгийн бага бас андуураар буруу кодлчтэй. За тэгэх юм бол за буруу шүү гэд харуулж байна. За тэгэх юм бол зүг болгож өгдөө. За ингээ очих юм байна. Ингээл. За тунцаа кодлоод үзье. За 12.15 ч гэх юм уу. 2 ч гэх юм уу. За тунцтай үзэнд одоо хит орсон тий тунц. Бол байж байгаа зарим тохиолдолд манай хэмжээ бас тунцтай өдрийн тоон мөр дандаа газар бас байдаг штэ. За одоо бас ингээл температурнтэй ингээл хастай нэвтүүлсэн юм штэ. За бас адилхан тий бас хөрсөө бид нар хөрснийхөө уялдаа холбоо температурын уялдаа холбоо бүжиг адилхан болж ирж байгаа. За нэг хийдэг гэх юм. 46 за тунцтай өдөр хөрсөн дээр 40 дээс давсан хоногийн тоон дээр байцтай шүү гэж харагдаж байна. За энэ нэг хийдэг тий. За 20 ч гэдэг юм уу. За тэгэх юм бол температур нь 4 байна тий. За одоо ингэж миний олчт юм гэх юм хүчтэй. За тэгэх юм бол байна гэж үзнэ. За хөрсний гүний температур. За энэ програмд маань энэ AK02 кодын зааврын үг өгүүлбэр тасал болго бүгдээрээ орсон учраас одоо ингээл заавар дээр нэг сонголтууд бүгдээрээ байж идэг тий. За татварх болгож байна. За энийг хэдүүлээ. Нэг 10-ны орноор гэсэн шүү дээ. 15.6 ч гэдэг юм уу. За энэ хүн байгаа мó байхгүй тий. За байвал кодод байхгүй бол нэгээ ташуугаар өгöd явна гэсэн. Ингээд за энэ ингээ байх гэж юм тий. За энэ ингээ байдгүй. За энэ одоо ингээ байдгүй. За энэ одоо ингээ ууч юм уу. За энэ 16 ч юм уу. За ингээ бичиж өчнөс. За чигшил маань одоо идэвхтэй чигшил маань 10.6 харьцангуй чиг маань 54 хүртэл байлаа гэж үгүй. За 30-аас бага гэсэн өдрийн тоо тий чиг за 3 өдөр байлаа гэсэн өдрийн тоо за 1 гэж үзье. За одоо энэ дээр засаа кодлоод үзье тий застай саруудаа эднээс засаа кодлоо штэ. За энэ ингээд хийдийн жишээлх юм бол 10 сая гэж үзчихтэй. За энэ дээр 19 ч юм уу тий нэгтэнд. За одоо энэ засныхаа баалуудаа сонгоё тий. За мөстэй мөс малын цэцэж гэдэг юм уу тий кодлон. За 93 дэх бүлээ бид нар болохоор цаг үе хүндэрсэн үед өгдөг тий.
За энэ дээр би болохоор хязгаарлалт байгаа төгсөн байгаа байхгүй ингээ байнга өгдөг учраас за энэ дээр болохоор ямар хязгаарлалт өгсөн бэ гэх юм бол 11 см-ээс өндөр гэдэг. Санжийн өндөр заа тэгээд нэгтгэн болохоор яг ингээд 0.20-оос идэх хязгаарлалт байгаа төгсөн. За энийг нэмж болно бас багасгаж болно. За одоо 23 гэдэл гэх юм бол эсний нэмэлт болох юм бол ингээд доошоо гатчих. За энэ дээр тэгэл дөрөв зүгийнхаа одоо эснийхээ өндөр зузаан нэгт юу гэдгийг те баалаа өгвөл тэгэл кодлч гэсэн үг байхгүй юу? Одоо энийг нэг юм. За тэгээд код усгч. За код усгсантай за одоо эндээс эдэр. За бүгдийг тусдын задаргаагаа ингээ харчихна. Зөв энийг ингээд бас ингээ харахтаа бас ингээд тэрэндээ ингээд хөвгтэй хагаад идэг. Энэ задаргаанаас харчих юм бол маш амар гэсэн үг. За салхиг ясан 15-аас нь 2 өдөр гэсэн те. За 12.6 гэсэн те. За 30. 31. За энэ дээр чи бий байна. Тийм бэ те 30 ингээд өгсөн байна те. 30-аар за иймэрээ. За энэ яаж гинөө? 10.2 өгсөн гэсэн те. За тунцнаас 12.2 м гэсэн. За дундаж температурны яс өөртний. За энэ гэдэг шиг 14 болоо 3 өдрийн кодлогдсон байна. За 46-41 болгонгуудлаа 4 өдөр гэж гарчсан байна. За энэ яаж гинөө? Үрсэн ясан байна. За 10 байна тий. За гэх мэтчлэн. За тэгээ энэ ингээд хяналаа зөв байна. За хяналаа зөв байгаа мэт чи энэ ч гэсэн зөв copy paste. Дамжуулах системдээ copy paste хийж дамжуулчихна гэсэн үг. За эсвэл бол та нар ингээд бүтээрээ бичиж хагаад шууд тэр дамжуулах систем дээр ороод шивээд дамжуулчих болно гэсэн үг байхгүй юу? За одоо энэ температурын тий гүний ингээд энэ дээр ингээд нэмэх температур нэмэх юм байх асуу температур. Одоо эдгээр дээр ингээд нэмэх асуу сонгооч гэсэн үг шүү. За нэмэх бол нэмэх асуу. За чиглэл нь ясан 16 гэсэн тий. Ингээд харах үзэг нь ингээд тийм бага юмнуудыг болохоор зүгээр ингээд харах бол ойлгомжтой тийм шүү дээ. За 54 гэсэн тий чиг нь за 30-аас доош оны тоног 3 байсан. За эцний өндөр нь 10 байсан. Нэгт нь болохоор 0.9 байсан. За тэгээд ордмал юм. Ингээд хатчих. За энийг тэгэл copy paste тэгэл дамжуулах системд оруулаад дамжуулаад байна гэсэн. За ингээд цэвэрлэх гормоор ингээд цэвэрлсэн гэсэн. За урамлаа хэвлэх кодлий те. За урамлын бүлгээ кодлоо. За 100 мод авчи те. За 44 202 за 5 сар. 5 сарын 3 дугаар 10 нөгөө 2026 оноо гэдэг. За ашиглах бодол. За ашиглах бодол бод дээр яг уу. Урамл нэмэх дээр байгаа. За урамл нэмэх. За манай 100 мод болохоор агтай идэг те. За аг. За аг нь одоо яаж юм бол дод цохолт юм уу? Эсвэл ахын өсч юм уу? За дахин өсч. За дараа нь төлөө яах нь манай 100 мод километртай байдаг. За километрын болохоор цохол дээр авч байгаа хэрэг. Их мэдчихлээ ингээд одоо бүхэл ингээ үе шатууд ингээд байж байгаа. Тэрнээс өөртөө ингээ сонгоо явна гэсэн. За 3 урамлалтай газрууд идэг те. 3 урамлалтай газрууд гэх юм бол 3 урамлалаа сонгож гэсэн. За амдураа дахиад нэг сонгочтой гэж үзгээд гадах дээр дахлах чинь гэсэн. За тэгээ нийт урамлууд энэ те. За нийт урамлууд маань болохоор яаж гинөө? За сайн ч юм уу муу ч юм уу ингээд үнэлгээгээ өөртөө сонгоод явна л гэсэн. За гэмтэлтэй авах юм бол энэ ингээд гэмтлүүдийн маань бүх шалтгаанууд нь байж гэн. За гэмтлийн хэмжээнүүдийг ингээд сонгож чана. За энэ болохоор өндрөө өгнө гэсэн. За энэ дээр бас нэг юм цухисан дахиад нэг заавал өндөр оруулах хэрэгтэй гэнэ. За энэ дээр ингээд зарим тохиол цухиц зарнаас өндөр өгдөггүй тийм алдаанууд гарч ирдэг. Тийм учраас ер нь бол ингээд ойлгомжтой бүх алдаануудыг гардаг алдаануудыг ингээд сануулж өгсөн байгаа. За ингээд улаанаар гарч ирэх юм бол ингээд заавал ер нь засалруулах алдаа байна шүү гэж ойлгож болно. Ингээд шараар ингээд харуулаад гараад ирэх юм бол ер нь нэгдэж хараараа гэсэн тийм алдаа бол гарч ирдэг. За энэ дээр ясан байна уу? За цуцсан лагч өндөр өгнө гэсэн үг. За өндөр нь яаж өгөх юм? За 7 гарч тий. Байна. За энэ дээр нь одоо яах юм? Зэ. За ногоо 20 гэдээ авчтэй. За энийг ингээд 40 гэдээ авчтэй. За тийм битэл нь яаж гинөө? 60 боллоо. 100-аас 60 болчихлоо. За одоо энэ хэдэн хувьд байна? 40% байна. За заримдаа бид нар болохоор амдуур жиндуураад ингээд бүх ингээд ногоо бүтэц хагдаа ингээд нэмээд үсгэлээ нөгөө 100 1 2 ч юм уу гарсан байдаг. Тийм алдаанууд бол байдаг. Энийг бид нар бас ингээд хийж уцтал янзлуулдаг тийм ялтай байдаг шүү дээ. Энэ алдаа бол бүр хүмүүс ярьж байгаа гэж ойлгож байна. За одоо шиг юм бол 10 гэдэг чи тий. За 70 гэдэг байна. Заавал зүү дээр тулгана илүү орчим мэл илүү байна гэдэг. За ингээд
50 за 100-аар болсон шүү гэдэг чинь тийм. За 60 40 гэдэг. За гэх юм бол ингээд утга болоод очлоо гэсэн үг. За 7 см байхад заавал уртаа оруулаарай л гэдэг чинь. За энэ 3 дугаар 10 хоног дээр бас ийм байдаг шүү. Энэ маань ингээд эхний одоо 4-5 сарда ч юм уу те ер нь бол ойлгомжтой энэ сарууд болохоор урамлын өндөр маань 5 см хүрээгүй тохиолдолд энэ коодлохгүй шууд ингээл алсаад гарч ирдэг шүү. За энэ дээр одоо ингээд уртаа үг гэдэг юм аа чи энд хийдгэж өгье. 1.2 ч юм уу гэдэг ч тий. За одоо ингээд код үсгэх гэдэг тасад ашиглаагүй талбай коднууд ингээд гараад ирж байгаа байхгүй. За 200 тий. 3 дугаар 11 5 сар 2026. За 811 төгөлөг. За энэ ингээ хайг байна тий. Нэг дахин үсгэлт явж байна. За энэ нь ингээд хийж байгаа. Гэрлөө ялсан явж байна. Суултаар. За ингээд нийт урамлна. За ингээд өгсөн тий. Энэ бүр амар уун сайн гэж би яасан юм байна. Энэ дээр нэг дунд мууч гэдэг юм бол ингэж гарч ирж байна. За одоо ингээд балд ингээд гарч ирж байгаа. За ингээд урамлын өндрийн тий 7 гэдэг болсон. За ингээд балууд маань ингээд гараад ирсэн. Ургац маань ингээд гараад ирсэн. За бид нар ингээд номноос ингээд харж кодлохоор ингээд урамлын өндрөө одоо энэ дээр ингээд шивдэг ч юм уу те 0.07 одоо шивдэг ч юм уу морон бүцэг таслан зарим цогцууд маань ингээд зэмх баасан нийтлийн гаргадаг. Энэ бол амаас юус ингээд багаар арилж чана гэж ойлгож байна. За тэгээ энэ дээр бас ингээд үе шатны алдаануудыг бас ингээд шалгадаг байгаа. За зарим тохиолдолд одоо энэ аль дээр бид нар зөвхөн дахин өсөлтийг л авч явдсан шүү дээ. Дахин өсөлт гэдэг тийм код байдаг тийм. Гэтэл энэ керломи илгуун дээр ингээд заримдаа бид нар ингээд андуураад тий дахин өсөлт кодлсон бий. За энэ алдааг бас ингээд сайн шалгадаг юм байна. Ойлгомжтой алдаануудыг ингээд бас нэлээд сайн оруулж өгсөн баха. За ингээд копи паст хийгээл дамжуулчих гэсэн. За хашаасан талбай маань бас хашаалт адилхан код нэгнэ. За тэгээ урамлынхаа нэрээ сонгочихно. За айг бол агаараа тий за бүгд явж байгаа учраас агийг гिचтэй за зүгт юм уу сайн өсөлт нь болцсон юм уу за тэрийг за уралтын баал нь юу гэдэг сайн муу дунд за муу ч юм уу за энэ дээр яаж нөө дахин өсөлт нь яасан бах нь за ингээд хэддүгээр 10 за энэ нь 3 дугаар 11 коллеж 22 гэж ойлгож болно тий ингээд өчгöd ингээд 2-оор коллеж гараад байна. За дахин өсөлт нь 22 болсон за үржилж байгаа мó тий за үржилж байгаа. За эсвэл бид нар ингээд буруу ингээд дөрөв тохиолдсон байдаг тий. За тэгэх юм бол энэ дээр ингээд алдаанд ингээд гараад. За ийм бахад ийм байна гэж гараад. За тэгэх юм бол энийг ингээд зүг болоод өгч тий. За тэгэх юм бол ингээд ярилцж байгаа гэсэн. Гэтэ ер нь нэг талаараа л гэсэн баггүй. За тэгээ зарим өдрүүд авчлаар нэг урамл дээр нь 20 үе шат ингээд илэрээд гараад ирсэн байдаг тий. За тэгэх юм бол энэ 2 дугаар үе шат гэдгийг сонгоод тэгэл дараагийн үе шат нь ямар гэсэн тэрийг ингээд бодлол авчихна гэсэн баггүй. За тэгээд энийг ингээд болгох ингээд ярилцсан гэсэн үг хэсгээр дараал. За одоо ингээд дундаж өндөр кодлоо тий. За дундаж өндөр за ингээд дөрөв гэдэг бодлоо. За гимтэлтэй бол гимтлээ тий. Гимтэл ажиллах өдрүүд ингээд сонгочихно шүү дээ нэрээ. За гимтлийн шинжүүд бүгдээр ороод ирсэн байгаа. За гимтлийн шалтгаанууд бүгдээр ороод ирсэн байгаа. За ингээд энэ 2 дугаар хэмжилт гэдэг за аг дээр бол 2 хэмжилт байдгүй. За энэ дээр ингээд 9 хэмжилт ингээд тавьчих юм бол энэ ингээд шиний өндөр дундчаасаа юу вэ те их вэ. Бага ийм алдаануудыг бодвол юу яа гэсэн илрүүлэн явдаг гэсэн. Тэгээ энэ урамд 2 хэмжилт хийхгүй зөвхөн өртөө урамд хийнэ гэдэг бодсон маа. За тэгвэл энэ зөв байна те. За ингээд дараагийн урамд сонгоё те. За одоо ширэг уул ч юм уу керлон ялган ч юм уу за керлон ялган гэдэг авч. За керлон ялган яатсан. За задлалцсан гэдэг үзье те. За задлалцсан бол уралсан муу юм уу дунд юм уу сайн юм уу. За энэ нь яаж байгаа юм. Өмнө 10 хоног дигдэрсэн. За би нүгэлжилж байгаа юм уу? За би нүгэлжилж байгаа гэдгээр авч те. За энэ дээр бол анхааруулсан юм бас гарч иж байгаа хгүй. За хялган байна те. За 200 хэмжилт бас хийн шүү гэж гараад ирж байгаа. Бид нар заримдаа залаалтан жигдэрсэн хэрнээс ингээ 200 хэмжил настай өгөхгүй тийм тохиолдол бас нэлээд гардаг тий. За тэгэхээр иймэрхүү алдаануудыг бас сануулж өгөө явж байна л гэсэн үг. За тэгээ дундаж өндөр нь төвчнийхээ өндрөөс ингээ намхан өндөр ингээ харах юм бол энийхэн алдааг бол шууд ингээ өөрөө илрүүл явчихдаг байна. За энэ одоо дөрвч юм уу тий. За гэмтлүүд бол гэмтсэн гэдэг эдийн шалтгаан өөртөө ингээ сонгоо авчихна гэсэн үг шүү тий. За одоо ингээ урах гарч ирж байна тий. За одоо
хийдчихэд тий 2.3 ч гэх юм уу. За ногоон ургамал нь яасан бах нь. За юм байна тий за 20 гээд өгч байна. Энэ дээр бас 20 за халцгааны тий 20 чинь хідүүчилсэн байна тий ядаж авдаг байна тий. Ингээл өгч тий. Эдгээр дандаа санаалсан юмуд байгаа шүү дээ. Криловын хялганы өндөр нь 6 см хит өндөр юм уу гэж гарч ирж байгаа. Үнэхээр тийм бол энийгээ зүгээр тэгэл кодлно л гэсэн үг байна. За ингээл гарч ирнэ гэсэн. Яатсан бах нь. Дөрөвтэй тий. За гэмтлийн блохгүй харилцамжлал хийх үү. За крилов яаж гэнэ үү. За ингээ авч тий. За бас ингээ 3 гэсэн. Ингээ тулаалтайсан. За өндөр нь 6-тай байна. 2 төвшний өндөр нь 4-тэй байна. Гэмтэлгүй байна. За ургацанд 2.3-тай байна. За ингээд олдсон байна л гэсэн. Тэгээ энийг копи бас тэгэл дамжуулах системд оруулчихна л гэсэн үг байхгүй юу? За энэ дээр болохоор нөгөө санаа ингээ түүхээ өөрөө ингээ санаа аваад идэг. Зөвхөн энэ хашаалаагүй түүхээ бол санаж авдаг учраас за ингээ өмнө ингээ туршилтаар ингээ нэлээ ингээ хийгээд үтсэн учраас usage статус болсон гэсэн тиймэрхүү юмнууд бол гарч ирдэг шүү заяа. Энэ нь болохоор нөгөө түүхээ санаж явдагтай бол холбоотой гэсэн үг. За энийг бас ингээ сануулад харчаад байна л гэсэн үг байхгүй юу? За одоо ингээ тармил ургамал энэ тий. За тармил ургамал бас адилхан ургамлаа сонгоно. Ургамал маань одоо яаж ийм за буудаал луу манжин бол луун төмс бол төмсөө сонгоолоо гэсэн. За тэгсгийн дугаар нь хийдэ энэ дээр бичиж чинь за уцгаатай мууцлагаагүй мó тий. За гагийн хэмжээнд хийдэ ингээд номд идэв бүхэл юм орсон гэсэн үг байхгүй. За энэ дээр дээр утга өргөө ингээд кодлчихно. За тэгэл энэ дээр ямар сорт энэ тэрийг чинь за тэгээ үе шат нь юу юм тий төрүүлж кодлол тэгэл кодлол ургамал тармил ургамлын код үсгтэй турчих юм бол тэгэл гараад ирнэ гэсэн үг. Утган сэрэг ч гэсэн адилхан. Яг төвтөр дээр үүссэн энийг бүтэн дээр нь бичиж байгаа л код үүсгэж чинь код дээр гараад ирнэ. Энэ дээр яг тийм тоо эсвэл ташуул байдаг үстэй. Тэгэл тэрийг ингээл тавиал авчих чинь тэгэл код ингээл үүсгэж чинь гэсэн. За ажил муу ялгаагүй адилхан тий. За ямар ажил хийгдэж байгаа тий. Буудаа дээр талтай юм төмстэй талтай юм тэрийг сонгож байгаа л хийчихнэ гэсэн үг. За энэ дээр ямар ажил хийцтэй өөр суулгаж байгаа юм уу төмсөндөө тарьж байгаа юм уу. За тэгэл ингээл бүх юмудаа ингээл сонгоод дахиад нэг ажил авах юм бол ингээл биччихнэ. Ажил нэмэгдэрээ дарчин тэгэл энэ код үсгдэрээ дарчин тэгэл код нь орно үсэл гарах гэсэн үг. Ингээд дутуу сонголттой учраас дутуу гарч ирж байгаа шүү заяа. За одоо энэ малчрын бүлэг байна тий. За малчрын ус бас адилхан. Ажлаа ингээд сонголоо тий. Үржилж байгаа юм уу ихэлсэн юм уу дууссан юм уу энэ дээр ингээд дарчин. За тэгээ тохиромжтой юм уу тохиромжгүй юм уу за ажил саадсан юм уу тий ажил хануудаа. За тэгээ саадсан хоног мөнийхөө тог энд ингээд оруулаад өгчин гэсэн. За дараагийн ажил нь юу юм тий. За нэг ажил хийж байгаа юм уу 2 3 ажил хийж байгаа юм уу ингээд нэмээд явуулчихсан гэсэн. За тэгэн үтлээ. За нэг ажил юм байна. За ингээ 2 ажил юм байна. Гээ ингээл тэрний хасаа нэмэх явчихсан байхгүй юу? За одоо энэ дээр яаж бэлчээрэл нь яаж хүндэрж байгаа юм хүндрээгүй байгаа юм. За бод модал нь яасан тий. Хүндэрсэн бол ихээсэндээ одоо тэгэл хэмжээнийг сонгож авчих гэсэн үг байхгүй юу? За юунаас бол тий борнод гэсэн юм уу? Хэрэг хурын за чинь сайн байгаа юм уу? Дунд зэрэг байгаа юм уу? Бэлчээр саадсан юм уу? Саадаагүй болохоор юм уу? Энэ хэдгээр арга нэглээ 3 дугаар арга нэглээ. За мал хорогцсон юм уу тий. За мал хорогцсон бахан за сүнснээс олсон ч юм уу яасан чи тий хорчлын систем байна гэсэн. За тэгээ 4-р бүлэг дээрээ ингээ малын хорогоос чийдэг чинь. За тэгээ 100000-аас тийш гараад ирэх юм бол автоматар 5-р бүлэг ингээ гараад ирж 5-р бүлэг яах юм бэ? Бүхэл орон голч. Гэх мэтчлэн нэг гэсэн. За дангаар за одоо манай малчрын харуулууд манаас энийг сайн хэрэгжилж явж байгаа. За тэгээд 3-р 10 орны дээр бид нар чи их малыг кодлдог тий. За сайн бол сайн 5 30 тий. За амдын чинь одоо хит чинь за 25 маа ч юм уу. За тийм ноодураа самнасан юм самнаагүй юм уу? За ноодур нь хит чинь тийм ингээд граммар ч юм уу тий. Энэ чинь нэг санчмал шүү дээ. За 12 санчмал жил яасан тий сайн байж юм уу? За ноодур нь одоо яасан тий. Ямар нэг за 300 г авч идэх юм. За сүүний гарсан ясан сүгээс асан юм. Ингээд кодлогдчих. Ингээд кодлох. За нэг малчрын бүлэгнүүдээ нэг ажил хийсэн мэт. За энэ дэр ингээд яасан. Ингээд малчрын бүлэг ингээд кодлох. Тэр нэг ажил хийсэн мэт. За ингээд гараад ирсэн. За тэгэл адилхан копи паст тэгэл тавьчихна.
За одоо энэ хөрсөн дээр яах нь бид нар за байнгын өрмөр юм уу тий. За өрмөр бол өрм автомат бол автоматаа ингээд сонгож авчнаа гэсэн үг. За өрмөр за автоматаа ч юм уу тий. За услаатай мөслөгөөгүй юм уу. За хэсгийн дугаар нь хийх юм тий. Хоёр ч юм уу. За бэлчээр юм уу. Төмс юм уу. Бүүд юм уу. За бэлчээрээ сонгож тий. За энэ дээр одоо юу гэдэг чинь тий. Ингээл болохоор чинь тэгэл өөр ингээл гараад ирнэ гэсэн үг хэвгүй. За 48 гэмтэй ингээл өргөө ингээд смайлаараа бичиж өгөх юм бол автомат өөр ингээд код болчихно гэсэн. За энэ дээр болохоор ингээд 10-ны оронгороо бичих юм бол бүхэл оронгороо өөрөө ингээд код болчихно гэсэн. 6 за жишээлбэл тий. За энэ одоо автоматаар явж байгаа тий. За 12.3 ч гэх юм уу. 11.3 ч гэх юм уу. 10.5 ч гэх юм уу. За энэ 40 нь бол ташуугаар авчдаг байгаа. За энэ одоо хийдин тий. За 13.1 ч гэх юм уу 6 ч гэх юм уу тэгээ явнаа гэсэн. За одоо ингээд энэ дээр болохоор ингээд ташуугаар өгдөг учраас автомат нь бол энэ үнэлгээнд дээр бол гарч ирэхгүй шууд ташуугаар. За температуртай хасах юм уу нэмэх юм уу ч тийм. За нэг нэмэхдээ авчихдээ за 13.1 12.1 хит ч гэдэг тийм 13 ч юм уу одоо хит ч гэж болно шүү дээ. Ингээд санууд аваач тийм. За автоматар бүрэнтэй 50 см хүртэл хэмжээтэй авч ирсэн нэг бүрэн гэж хэлж байгаа тийм. За одоо нэг код өгсөж. За ингээд 89 бүлэг нүүсэн байна. 20 бүлэг нүүсэн байна. За тэсгийн дугаар нь 2 гэсэн ингээд бэлчээрээ тий. За ингээд авто өргөн юм байна тий. За тэгээ 5 хүртэлгээ хийв. Тэгээ бийт байгаа тий. За тэгмэтлээ ингээд 13. За 12.6 чи 13 болж байгаа шүү дээ. За тэгээд 12 10 гэж 4 настай 14 гэж ойлголоо. За энэ дээр ингээд copy paste хийчих юм бол энэ гараад ирсэн хугарал маань ингээд тэгшин болоод гараад ирнэ. Энд бол тэр санаа зовхгүй. Copy paste гэж тавьчих гэсэн. За одоо энэ температур яаж гэнэ вэ? Температур ингээд гоцсон байна тий. За одоо ингээд хавьтай за 12 12 5 12.3 гэдэг ингээд ингээд кодлж гэсэн. Матер за байнгын өргөн дээр ч гэсэн адилхан дөө ингээд кодлжлоо тий. За тийм үгүй одоо энэ дээр температур нас болчихсон байнга температур баг. Энэ дээр нэг юм байна. За энэ дээр тийм. Чухал за ингээд өчтэй за ингээд хуур аймаг баг тохирсон ч гэдэг юм уу гэдэг одоо ингээд үнэлгээ ингээд энгүүрийг сонгож авчнаа гэсэн үг. За тийм үслээ ингээд код үсгий тий. Тэгэхээр яж гэсэн үг. Ингээд 60-аас доош кодлог байгаа юм чинь энэ дээрээ чулуу тарсан ч юм уу багаж эвэрсэн ч юм уу ингээд кодлчихно гэсэн үг. За тэгэх юм бол ингээд кодлоод гараад ирнэ гэж асуучихлоо ингээд тэгэл бодлоо. За тэгэл энийг copy paste хийгээл дамжуулчих штеп. За одоо энэ зарцаа байна тий. За зарцаагаа бид нэр яах нь вэ? За зарцаа ажиглагдаагүй бол ийм байдаг байна. Нэг зүгээр copy paste хийгээд дамжуулсан ч болно. За зарцаа ингээд ажиглагдчихлаа. За хэдэн шиг зарцаа ажилласан. За 2 зарцаа ажилласан ч үү тий. За ингээд зарцааны төлөө ингээд авчихна ямар ч юм тий. Сайн бишэлдэж цоохор зарцаахаа за би бүс юм агуулдаг байсан юм уу? За дахиад нэг зарцаа байлгаждаг. Энэ дээр зарцааны зүйлээ нэмэх дээрээ дараад болчихж байгаа гэсэн үг байна. За тэгээ код үсгээр нь ингээл copy paste хийнэ. За тэгээ 91-тэй бүлэг үеих турштай ажилт болохоор энэ дээр 8-аас дээшээ 9-ус гэдэг зарцаагийн тоо хамтрах юм бол энэ шууд өөрөө ингээл одоо доошоо буугаад код гэж гэсэн. За тэгээ сараа сонгуул тэг хийдэг зарцаа их туршиж болчиход байгаа. Тэгээ сонгуул авчихсан байхгүй. Тэгэл өөрөө бичээл. Тэгэл зарцааныхаа зүйл мөлийг сонгуул. Тэгээ хэдэн шиг зарцаа ажиллаж байгаа юм. За тэгээ зөв хөрмөлсөн хийд байгаа юм. Юу аа тэргээл. Энэ заавар дээр юу байна? Бүгдээрээ зарсан байгаа. За их туршиж яг тэр шиг за 2 гэж. Ингээл за манай мэрэгч үнтэй за мэрэгч ус тарцад адилхан. За тэгээд 4 сар 3 сар 8 сар одоо хийдэг. За тэгээд эхний өдөр хийсэн юм. За тэгээд ингээд бүгднийг ингээд өгөх юм бол шууд өөрөө кодлол гарах. За нэг жишээ авчихъя за ингээд 14-ний өдөр. За тэгээд хийчих. Тийм за ийм газар ч
Ингээд хийлээ гэж байна. За энэ дээр надад хичээлээ. За энэ дээр ингээ 2 цаг хийлээ. 0 минут. За эднэх үгсэн. 56 минут үгсэн бэ. За энэ дээр нь яасан. За очиод 2 цагийн дараа харсан чинь за нэг том нөхөн гоцсон байлаа ч гэдэг юм. За ямар урам улаан. За аг юм. За агаас гадна дахиад ямар урам улаан. За 2 3 урам болчихсон шүү дээ. За 2 хөдөлчихсөн. Ингэж гараад. За одоо энэ дээр ингээд 6 цагаар өгчих юм бол энэ дээр ингээд хоргоны л яж эхэлдэг ингээд. Аа юм эсвэл 6 8 цаг өгөхөд өөр автоматар ингээд хашаа. Нэг цаг. За тэгээд ийм програм байна. Тэгээд энэ маань болохоор манай ажиглагч техникчний хөдөлмөрийг бол нэлээд сайн хөнгөж өгч байгаа гэж миний хувьд ойлгож байгаа. Тэгээд баян ингээд намаа эргүүлээл за энийг чи яад өглөө гэсэн юм байхгүй шууд өгдлөө өгвөл зөвшчүүл тэгэл ямар ч асуудалгүй код очно гэж ойлгож болно. За тэгээд сэрийгээ тэгээд кодлсон мэдээг аваад копи паст хийчих штеп. Тэр маш амар. Тийм тэгэхээр чи ингээд ер нь бол ойлгомжтой дэгс алдаанууд ер нь бол ерөнхийдөө айвалчж байгаа гэж бол ойлгож болно энэ дэр.